Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд гамшигын эрсдлээс урьдчилан сэргийлэх орон нутгийн зөвлөлийн дарга Анжма 3 хүүхдийн амь насыг аварсан Дархан уул аймгийн онцгой байдлын газрын Галдуумөр унтраах аврах 54-р ангийн салааны захирагч, дислэгч, Нэмсүрэнгийн цог баярт өнөөдөр дарханчуудын өмнөөс талархал илэрхийлж хүндэтгэл үзүүллээ. Цог баяр нь албан үүргийг гүйцэтгээгүй явж байх үедээ 3 давхрын тагтнаас унах, хүн дээр бэртэж гэмтэх эрсдэлд орсон байсан бага насны 3 хүүхдийг аврахын тулд шуурхай арга хэмжээ авч тагтаар дээш дамжин гарч авран тэдний аюулгүй байдлыг ханган нэгэн гэр бүлийг элэг бүтэн үлдээж чадсан юм а. 2026 оны 4 сарын 21-ний өдөр 13 цаг 30 минутын үед би албан ажлаар явж таарсан Дархан сумын 5 дугаар багт. Тэгээд тухайн нутаг дэвсгэр дээр хүмүүс овоорцсон байдалтай байсан харсан чинь 3 давхрын цонхны давцсан дээр 3 бага насны хүүхэд гарсан байдалтай байсан. Тэгээд энэ чинь скалс машина туслах замлуу оруулж тавиад гүйччихэд дээшээ гараад цаашаа аюулгуулах үйл ажиллагаа авсан баг. 1-4 насны хүүхдүүдс миний багцаагаар бол ер нь унахаар том тэр ах нь хоёр дүүгийнхээ ард зогссон. Тэгээ нөө хүмүүс шуугуулхлаар нэг сандарсан байдалтай ч юм уу түлхэх тиймэрхүү үйлдэл яг нам очоод харагдсан. Мөн тэрээр ахуйн орчинд хүүхдийн аюулгүй байдал хангахдахгүй байгааг онцлон бага насны хүүхдэд айл өрөх бүр зориултын цонхны хаалт хийж аюулгүй байдлыг хангахыг уриаллаа.